Цаг үе мэдээллийн хэлбэрийн сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дарга мэдээ үзүүлье. За өчигдөр хуралдсан аймгийн засаг даргын шуурхай хуралдааны үеэр аймгийн засаг даргын орлогч төвшин жаргал эко хорооллын барилга байгууламжтай танилцсан ажлынхаа талаарх мэдээлэл өглөө. За танилцах үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн тэрээр хэлж байна. Аймгийн засаг даргын орлогч төвшин жаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт эко хорооллын барилга байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна. 2012 оноос баригдсан ил хороололд 200 айлын хаус баригдахаас өнөөдрийн байдлаар 50 айлын орон сууц баригдаад байна. За дээрх айлуудад газрын гэрчлэгээ өмчилж авснаас биш үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг авч чадаагүй байна. За мөн эко хорооллын гадна хашаа иргэдийг зорчход цаад учруулж байгаа гэдэг хэллээ. За түүнчлэн уг хороололд амьдардаг иргэдийн хаягжат бүртгэлийн асуудал орхигдож байгаа тул түүнд амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдах боломж хязгаарлагдаж байгаа гэдэг хэллээ. За түүнээс гадна барилгын халаалт, цахилгаан байнга тоглолдог гэж оршин суугчид хэлж байна. За энэ мэтчлэн тулгамдж буй олон асуудал байгаа тул үүнийг шийдвэрлэх арга замын талаар аймгийн удирдлагууд санал солилцож, юуны өмнө гадна хашаа сэтэлж автомашин болон явган зорчигч зорчих гарцыг нээхийг Монгол Давин компанийн хариуцсан менежерт даалгасан байна. Амьдарч байгаа байдлыг бид нар орж үзлээ. Үнэхээр одоо бас хэцүү амьдарч байгаа юм байна. Гэхдээ хувийн хвшилд гүйцэтгэж байгаа барилга ямар байна? Одоо юу гэдэг нь тодорхой тендер шалгасан компани гүйцэтгэж байгаа барилгууд ямар байна гэдэг чанар шансаг нь хүртэл ярьж байна. Өөртөө барилгаа барьж чадгаа болоод эко хорооллын дээр доод инженерийн шугамшуулж газар юу гэдэг цахилгааны бүх юмгаа нийлүүлж базаад иргэдэд одоо 26, 27, 28 сая төгрөгөөр зарж байгаа гэдэг нь бол үнэн байна. Өөрсдийнхөө одоо тэр гаргасан зургийн дагуу тэр барилгаа барина, зургаа өөрчлөхгүйгээд. Манай дарга нар тэрүүгээр ихэнх нь амьдрд юм байна. Одоо би энэ нэрийг хэлээд яах вэ? Гэхдээ тэр дарга нар амьдрах нь хамаа алга. Тэрээр оршин суугчдын одоо үйлчлэлийн бэлтгэл ажлыг тав тухтай байх талаас нь нэлээд анхаарч үзэх шаардлагатай. За эко хороолдох авто замыг орон нутгийн хөрөнгөөр барьсан атал үүнийг хашиж иргэдийн зорчих хөдөлгөөнд цаад учруулж байгааг аймгийн удирдлагууд шөмжилж нээхэн зүйтэй гэх саналыг гаргасан юм а. За гарц нээгтээ үерийн сувг шууд байгуулах асуудлыг давхар шийдэж үүнд холбогдох байгууллагууд хяналт тавихыг шаардлагатай гэдгийг хэллээ. Энэ үеэр тус хорооллын оршин суугчид 14 сая төгрөгийн өртөг бүхий автогаражийн барилгыг чанаргүй хийгдэж байгааг гомдол мэдүүлж байгаа юм а.